За өдрийн мэнд. За өнөөдөр Европт тэр тусмаа Бүд найрамдах Чех улсад гадаад иргэдийн гаргаж байгаа криминал асуудлуудын тухай товч дуртаж таад ярих зүйтэй байх гэж бодож байна. За Чех улсад 26 оны 3 сарын байдлаар гэхэд сая 124,466 иргэд байгаа юм байна. Гадаадын иргэдийн статустай. За үүнээс 344,616 нь одоо 90-с дээш визтэй. За үүнд бол манай монголчууд маань бас мэдээж хэрэг хамрагдана. За өндөр эрсдэлтэй гадаад иргэдийн бүртгэл гэж бас тусдаа байдгийн байна. Гэтэл энэ өндөр эрсдэлтэй гадаад иргэдэд аз уулж манай монголчууд маань байдгүй байна. Нилээд олон орныг хүмүүс байдаг боловч Монгол улсын иргэнд бүртгэдэггүй байдаг нь энэ нэг таатар мэдээ байдаг юм байна. За Монгол улсын иргэд Чехэд бол ерөнхийдөө одооны байдлаар 15,147 бүртгэгдсэн байна. За 15,000 жоохон гарцсан байна шүү тий. Нэг хэсэг л 14,000 гэжсэн одоо 15 болчихлоо. За дотоод иргэний яамны мэдээллээр 2026 оны буцах тусламжийн хүрээнд Чех улсаас Монгол улсын иргэн нэг 24 хүн буцсан юм шиг байна. За эх орн руугаа буцсан байна. За шүүхээр албадан гаргуулсан гэсэн статистикт бол Монгол улсын иргэн байхгүй байна. За маш сайтай. Манайхан ч ер нь харьцангуй бас их боломжийн байна. Тэгэхэд албадан гаргуулсан Украин улсын иргэн гэхэд 66 байдаг юм байна. Вьетнам улсын иргэн гэхэд 32 байдаг юм байна. Молдов гэхэд 32 иргэд бол байдаг юм байна. За Монгол бол энэ дээр алга байна. Ерөнхийдөө Чехэд бол гэмт хэрэг зөрчил бол нилээдгүй их хувийг бол Вьетнам, Словакууд их эзэлдэг байсан боловч одоо нөгөө дайн дөрвөсдийн асуудлаар болоод украинчууд аягүй их ороод ирсэн шүү дээ Чехэд. Тийм болохоор одоо нөгөө нэг статистик тоон Словакасаа илүү уунууд аягүй их эзэлдэг болчихжээ. Тэдний тоо бол замгүй их гарцсан юм байна. Хүн ам аягүй их орж ирсэн учраас энэ дотор ч сайтай муудаа ус зөндөө ороод ирсэн юм байна. За сая 5 сарын 23-нд мэдээлэлээр ерөнхийдөө Чехийн бүхэл сайтуудаар бичсэн зүйлүүдээс би ганц хоёр жишээ таадтай ярьж өгье гэж бодож байна. За 5 сарын 23-ны мэдээгээр Пардубица мужид гадаад хэргийн одоо цагдаагийн албан хаагчид одоо хүмүүнлэгийн тусламж авч байгаа хүмүүсийг заллан мэхлэхийн одоо илрүүлэх зорилгоор томоохон хэмжээний юм шалгалт явуулсан юм байна. За Пардубица хотод тийм ээ. За Пардубица хотод бол манайхан шиг Фоксгоны үйлдвэргээд Монгол ажилчид маань маш их байдаг. Дээр нь гадаад ажилчид маш их байдаг. Ерөнхийдөө Пардубиц бол гадаад хүмүүс аягүй их байдаг болохоор бас захимжээний гэмт хэрэг бол гардаг юм байна. За тэд нар яасан гэхлээр 73 хаягаар 195 гадаад иргэдийг шалгасан байна. 73 гэрийн хаягаар. Үүнээс 42 үйлдэлийг нягтлан шалгахаар болсон юм байна. За энэ яасан гэхлээр нийт Чехийн хөдөлмөрийн товч ООНП дотоод хэргийн яам тийм ээ. За элчин сайдын яамнуудтай хамтраад тийм ээ шалгах явцад 35 байр түрээслэгч нарыг байцаасан асуудал гарсан байна. За эдгээр ч нэг байраа түрээсэлж байгаа шүү гадаад хүмүүс тийм ээ. За тэгэхээр эдгээр байрны эзэдүүдэд бол ямар шаардлага тавьсан гэхлээр тухайн байранда амьдардгүй хүмүүсийг байрны хаягаас нь бүгдийг хасуулсан байна. Тухайн байранда амьдардгүй мөртлөө одоо амьдардаг гэсэн байрны бичиг гаргуулсан улсууд нь ер нь нууц шиг маш их байдаг. Манайхан ч гэсэн их байгаа энэ дэр бол. Энэ дэр манайхан бас фокуслах хэрэгтэй шүү. Анхаарах хэрэгтэй. Одоо энийг бас шалгаж байна. За тэгэхээр эдгээр ямар арга хэмжээ авсан гэвэл ерөөсөө 5 сарда энэ залингийн хэрэг шижгэлсэн 6 эрүүгийн хэрэг үүсгэж 2 сая кроны одоо хохиролтой гэж мэдээлсэн байна. За үүн дотор энэ шалгалтын явцын дунд илэрсэн хэрэгүүдийн 4 одоо хүүхэдтэй хүүхэн өөртөө болон 4 хүүхдүүдтэй хуурамч бичиг баримтаар хүмүүнлэгийн тусламж авсан хэрэг илэрсэн байна. За эдний авсан мөнгө нь одоо 500 мянгаад крон авсан юм байна. Одоо Монгол мөнгөөр бол нэг 85 сая төгрөг амар их мөнгө авсан биш үү те. За бас нэг хэрэг нь 7 хүүхдийн ээж аав. За юу. 2 хүн ганц би хүүхдүүдэд өсгдөг гэд нөхөр нь тусдаа өргөдөл гаргаад эхнэр нь тусдаа өргөдөл гаргаад энэ 2 хүүхдүүд одоо хүүхдүүдтэй ингээд хүмүүнлэгийн тусламж авсан байна. За тэр нэг 700 мянган кроны хэмжээнд хүрсэн гэж байна. Манайхаар бол 120 сая төгрөгийн одоо ийм л хувир хийсэн байна.
хуурамчаар одоо бич ганцаараа өрх толгойлдог, тэгсэн мөртлөө ийм олон хүүхдтэй гээд нөгөө тэтгэмжийн хэмжээ нэмэгддэг юм байгаа үстэй хүүхдийн доогор тий. Тэгэхээр тэр их хэмжээний мөнгийг авахын тулд одоо ийм хуурамч одоо бичиг баримт бүрдүүлж одоо өгсөн байна. Эдгээр шалгалтууд өнгөрсөн жилээс хойш олон хэргийг шалгаж одоо ийм яг ижил төвчний ийм хэрэгүүд зөндөө илэрсэн байна. За эдгээр нь мэдээж хэрэг манай нөгөө уунуудын хийсэн ажил. За би уу гэд хэлчихье тийм ээ. Зөвхөн Височина тойрогт нийт хохирол нь 8 сая кронд авсан байна гэж байна. Бөө хэтэр зүгээрээс чекүүдийг зөв цөлмж байгаа юм биш үү? Яг үнэндээ. 2025 онд гэхэд 51 удаагийн гэмт хэрэг зэллэн үлдсэн байна гэж байна. 51 удаагийн. За тэгээд баригдсан л энэ бах. Баригдаагүй одоо цаана хидж байгаа. Ерөнхийдөө эдгээр бол энэ асуудал дээр бол улам их фокуслж, улам их нарийн шалгаж байгаа юм байна. За хоёрдугаарт. За бидний стан үнэхээр цочирдуулсан аимшигтай л гэж хэлье да. Яагаад гэвэл Монгол улсын маань нэр гарч байгаа учраас монголчуудын хувьд бол жолооч нарын асуудал гэдэг юм гарлаа. За ерөөсө бүх л чехийн сайтуудаар гарлаа, зурагтаар нь гарлаа. Ёо, бүр нүдний булаа цаашаа. Тий. Ийм л юм боллоо. Үнэхээр харамсалтай байлаа. Манай монголчууд ч барагтаа бол ийм муу мухай юмд яригддаггүй, бичигддаггүй тийм усуучтэй. Амар тайван ажиллаа хийгээл явж идэг. Мөрөөрөө татвараа төлөөл явж идэг тий. За тэгсэн чинь заллингийн аргаар хууль бусаар жолооны үнэлэх авсан хэрэг үүслээ. Тэр түүнийгээ цагдаа нар Улаанбаатар ажиллагаа гэдээ бүр нэрлэлчээ. Бүр нийслэл Улаанбаатар хотоор мань хүртэл нэрлээд хайцсан байгаа юм чинь. Одоогор 8 хүн саадуулсан гэж бичсэн байлээ. За тэгээд нийтдээ 24-өөс 49 насны одоо ийм хүмүүс байгаа юм байна. DC заяа DC C1 CE гэсэн ачааны машин автобусын ангиллыг худалдаж авцгаасан юм байна. За зуучлалын хөлс нь 25,000-аас 90,000 крон хүртэл авсан бололтой. За тэр англиас шалтгаалсан бахал та тийм ээ. За тэгээд монгол мөнгөөр бол бацаавал нэг 13 сая хүртэлх хэмжээний одоо хэл хахуул өгч тэр бичиг баримттай тэм жолооны үнэлэхтэй болцгаасан юм байна. Англиар даруулсан юм байна. Чехийн цагдаа нар үүнийг хүний амь насаар дэнчин тавьсан томоохон хэрэг үлдлээ гэсэн ингэж үзэж байгаа. Тэрийгэж бичсэн байл. Авцруул ямар ч төгсөөгүй. Төгссөн батламж нь хуурамч, эрүүл мэндийн тодорхойлолт нь хуурамч, ямар ч онол практикийн сургалт нь суугаагүй. За тэрийгээ суусан гэсэн бас хуурамч шиг баримт үйлдсэн чи юм. Ямар ч туршлагагүй гэж хамгийн гол нь. Гол нь Европод огт том машин барьж байгаагүй хүмүүс авсан байна гэдэг нь хамгийн аюултай гэдэг англи татсан юм. Гэхдээ одоо аргагүй шүү дээ. Ямар ч юм одоо Чехийн одоо тэр Европын тэр том тэрэг барьж үзээгүй ээж тий. Монголдо жолоо барьж байгаа Даниил одоо болон бүтнэ гэж яаж бодож байна? Чанга штэ бас л тий. За тэгээ нэг ийм үнэлгийг одоогийн байдлаар үл яг бүх улсуудынх нь үнэлгийг хураагаад авцсан юм байна. За тэгэд шүүхээр буруутай тогтвол 2-оос одоо нэг 2 жилийн яал хүртэлх хорих арга хэмжээ авна гэсэн байлээ. Жолоо барих эрхийн хаан хасуулах юм байна. За тэр бол мэдээж хэрэг тийм ээ. За ийм том эрсдэлт одоо манай монголчууд маань орсон байна. За тэгээд энэ хэргийг үнэхээр бүлгээрээ үйлдсэн ч гэдэг юм уу. Зохион байгуулалтаа маш их олон хүнийг л уурдсан те ийм гэж үзэх юм бол хэрэг хүндэрч 3-аас 10 жилийн хорих ял хүртэлх хэмжээтэй байдаг юм байна. Зүйл анги ийм байдаг юм байна. Одоо уг хэрэг үйлдэхэд оролцсон хүмүүсийг бүгдийг шалгаж байгаа юм байна. Хууль зүйн ухааны дээр доктор Дана Чирткова гэдэг энэ хэвлэл мэдээллийн албаны одоо хошууч юм байна шүү дээ цагдаагийн. Тэгээд тэр хүний л одоо нийтлэлийг одоо бүх сайтуудаар тараасан. Бүх зурагтаар яригдсан. Шаардлагатай мэдлэг чадваргүй жолооч гадаадын жолооч нарыг жолооны ард суухаас урьдчилан сэргийлэх цагдаа нарын одоо үүрэгт ажлын нэг билээ. Гэт тэр хүн бичсэн байлээ. Тэгэхээр энийг одоо улам эрчимжүүлж улам одоо сайн шалгаж үнэхээр шаардлага хангасан жолооч нарыг одоо их нутагтаа авчрах шаардлагатай байна гэдгийг онцолсон байлээ. Аргагүй шүү дээ. Тэр чинь бүр үнэхээр
хууль нь хуйлшгэ байж идэг. Цагдаа сэргийлэх нь хэл хахуулт автагдаагүй байдаг. Аргална гэсэн юм ойлголт байдаггүй. Бүх юм нь дөрөм журмаараа. Тэгээд би ингэж бодож байгаа хгүй. Энэ одоо тэгээд ийм их мөнгө өгчөөд одоо тэгээд тэр их хүнтэй худалдаж авсан үнэлгийг бүгдийг хураагаад авчиж байгаа юм байна. Ямар ч хүчингүй угаасаа болж байгаа. Буцаагаад тэр хувь хүн өөрөө аимшигтай хохирчж байгаа. Сэтгэл санаагаар хохирохоос гадна мөнгөн санхүүгээрээ хохирчихно. За дээр нь одоо тэгээ одоо өөр ямар муухай юм хүлээхээс өөр арга байхгүй. Шингэн рүү орох шаардлагагүй. Одоо виз мэдэн рүү тулах юм уу яах юм мэдээж хэрэгж болох байх. Ер нь эвгүй асуудал юм үнэхээр. Тэр хохирлыг хинч бардуулах гэж хувь хүн өөрөө хохирол дуусах байх. Тэгэхээр энэ дээр манайхан чинь юун дээр фокуслох ёстой юм бэ? Ер нь энэ мэдээж хэрэг мөнгөөр ингэж зохицуулж байгаа юм чинь ном дүрмээр нь яваагүй юм чинь эн чинь хууль бүсний ажиллагаа гэж яагаад мэдэхгүй байгаа манайхан? За би чамайг тийм үнэлж ингэж аруулаад өгшөө. За окей гэж мөнгөө сарваагаад бариад очдог. Чехүүд чинь заавал нягтлж шалгадаг л байхгүй юу? Хугацаанд жоохон уртл болохоос биш энэ болоод байгаа юм байна гэж түрүү чи авсан улсуудын болоод байгаа юм байна гэж андуураад тийм. Тэгтэл цаагаараа шалгаж л байсан байгаа байхгүй юу? Одоо тэгээ цаана хичнээн хүнийг яахан тэр нэг нэр усын бичээгүй л яс үндэсний бичээгүй л нэг шалгалтаар нэг айлд ороход 100,000 крон 100,000 евро гэж хэд хурааж авсан байна лээ. Тэгээд тэр хуурамч бичиг баримт одоо бланк байсан ч юм уу тиймэрхүү юм бичсэн байлээ. Тий. Тэгэхээр хэдүүлээ ер нь энэ дээр би анхаарахад ер нь тэгж виз чинь сэргээж өгье. Тимч байрны бичгийг чинь хийж өгье. Тэгж жолооч болгоод өгье гэсэн ийм нэг үнэн худал нь мэддэхгүй ийм юмд хамаг мөнгөө нөгөө нэг зовж олсон 5 цаасаа өгчөөд тэгээд дараа нь өөрөө хохироод явах юм бол ийм энэ дэр бол яста аюултай сайн бодох асуудлын нэг шүү дээ яхахгүй. Битээ тийм юмд гинэн байгаа ч л гэдгийг гоё. Хүний нутагт хууль чангаштай идэр. Хууль нь хуйлшгэ байдаг байхгүй юу? Цагдаа сэргийлэх нь үнэхээр чамбай. Мундаг ажилдаг. Үнэхээр сайн шалгасараад яг бааргүй болсон цагт л баримтлага эхэлдэг. Тэндээс биш анхны ховж юмд аваачд байцаагаар шалгаад дараа нь тэгээд бүх нөгөө эд баримтын нууцныхан дараа тэгээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгочдөг манайх шиг тийм хууль гэж хаана байх хаач байхгүй шүү дээ. За энэний дараа тун сая 4 сарын 10-нд болсон асуудал байна. Острова хотод. Острова гэсэн сэтгүүл дээр байна лээ. Хуурамчаар гэр бүлийн баталгаа хийж байсан 3 этгээд баригдсан байна. За бас л гадаад хүмүүс хийсэн. 36 хүнд өгсөн нэг хүний нэг тийм хуурамч гэр бүлийн баталгааг 24,400 кроноор зарсан гэж. 1000 еврогоор л гэсэн үг байна л да. 4 сая төгрөгөөр зарсан байна. Гэрийн нэгжээд үзэхэд 29,000 евро олцсон байна тэр хүнд. За тэр 3 хүний нэгнийх нь гэрийг нэгжихэд 29,000 евро олцсон байна гэрт нь. Ихо Моравская олмон утсанд хоригдуулсан асуудал байна. Одоо тэгээ шалгалт дуусаагүй бас цаана өшөө бүх гэр бүлийн баталгаагаар хамгийн сүүл визэнд орж ирсэн улсуудыг шалгаж байгаа юм байна одоо. Тэр чинь бүр ойлгомжтой ерөөс. Яг энэтэй адилхан энэ жолооны өмнөх одоо хамгийн сүүлд жолооны өмнөх гадаад хүмүүс ямар хүмүүс ангилд оруулсан байна гэдгийг одоо шалгаж л байгаа мэдээч хэрэг. За энэ гэр бүлийн баталгаагаар ингээд нэг гэр бүлийн баталгаа хийлгээд мөнгө төгрөгөө өгөөд ингээд визэнд ороод ингээд окей болцсон улсууд одоо шалгаж л байгаа. Ойлгомжтой. Хурамчаар хийвсэн үйлдсэн байна уу? Үнэхээр гэр бүлийн баталгаагаа орчуулад өгсөн байна уу гэдгийг шалгаж байгаа шин. Энийг бол би бол яг үндэ бол яг энэ гэр бүлийн баталгааг бол Украинуудыг хийсэн гэж бичсэн байл яхахгүй бүр. За тэр хүмүүнлэгийн тусламж авсан дандаа авуунууд ил. Тэгэхээр бид нар юунд энэ төр анхаарах ёстой юм. За энийг намайг дуустал болж л өгвөл сонсоор зав байвал. Одоо зав байхгүй дараа нь завтай болохоор заавал сонсоор тий. За хуурамч бичиг баримтны шалгалт мөн 3 сарын 26-нд Храдец Кралова хот аймагт бас болсон байна. За одоо эдгээр чехүүд ерөөсө хор бичиг баримтуудыг бүр амар шалгана гэсэн үг угаасаа дохио авчлаа шүү дээ. 64 хүн шалгахад 6 хүн зөрчилтэй. Үүнээс нэг нь бүр хуурамч виз бүр хүртэл хийгдээд
наацсан паспортн дээр. Хуурамч визэг хүртэл хийсэн байна шүү дээ. Чех болон Европод ирэх 20 тэр хүн бол тавиулсан байна. За тэр бол ойлгомжтой. Депортаци хийлгсэн байна. Тэ. Албадан гаргуулсан байна шүүхийн шийдвэрээр. За тэгээд тэр үйлдэл хийсэн одоо тэр хуурамч бичиг баримт үйлдсэн хүний 4 жилийн хорих тавиулсан юм байна. Дүүргийн шүүхийн шийдвэрээр дагуу мэдээч хэрэг энийг ер нь хийлгүүлсэн хийсэн хоёулаа буруутай гэж үзнэ гэсэн байна. За тэр бол ойлгомжтой шин. Хоёулаа буруутай. За албадан гарах ерөөсө 3 янз байдаг шүү дээ. Тийм ээ. За богино хэмжээний албадан гарах бол 1-3 жил болдог. Урт хугацааны албадан гаргал бол 5-10 жилээр гаргадаг. Европын холбоо нэвтрэх бүр боломжгүй болгодог. Хэрвээ албадан гарах тийм захирамж шүүхээс авсан бол ганц Чех биш ээ. Европоос Европоор оруулахгүй бол. Яг гэвэл эдгээр Шенгений мэдээллийн системд орчдөг. СИС гэсэн системд орчдөг. Одоо тэр албадан гарах шийдвэрийг маш хурдан гаргаж байна. 7-оос 30 хоногт гэсэн шийдвэр гаргаад айгүй хурдан гаргах шийдвэрүүдийг гаргаж байгаа юм байна. Хэрэг шийдлээ, ойлгомжтой боллоо, гин буруутагийн тогтоолоо, шүүхийн шийдвэрээр албадан гаргалаа. Ийм л ажил хийж байгаа юм байна. Хуучин болоод маш удаан процесс байсан шүү дээ. Одоо бол ер нь эдгээр чи одоо тэгээд миграшны асуудал Европт ямар байгаа вүлээ. Тийм болохоор улмал нарийн, улмал одоо чамбай, улмал хурдан шийдэх тал дээр асуудлыг шийдэж байна. За зарим үед албадан гарах бол зарим үед варнинг одоо анхааруулахгүй өгөөд байхад хариу арилжаа авахгүй бол бас л албадан гарах асуудлыг хийгдэж байна. Ер нь бол албадан гарах гэдэг бол заавал тийм том хэрэг, сенсацтай том хэрэгт хамаардаг асуудал биш. Энэ бол ерөнхийдөө ямарваа нэг жижиг зөрчилд тийм ээ олон удаагийн давтагдаад байгаа бол шууд албадан гарах үе шатанд хамаарна гэж. За тэгээд нэг тийм албадан гарах шийдвэр авсан бол уул нь бол буцаж заргалдах боломж бол байдаг. 15 хоногтоо давж заалдаж болдог гэж байгаа. Захиргааны шүүхэд гомдол гаргаж болдог гэж байгаа. Гэхдээ ерөнхийдөө энэ бүгд тийм амар биш. Ерөнхийдөө бол энэ хуулийн мэдлэг өмгөөлөгч нотлогоо мэдээч хэрэг маш хэрэгцээтэй болдог. Маш их мөнгө төлөх болдог өмгөөлөгчтэй. Тэгээд эцэст бол шал нэмээд цаг хугацаа гарццаал асуудал болдог. Албадан гарах журам авсан л бол тэгээд бушуухан хугацаанд гарсан л зөв. Тийм биз дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол ерөөсөө ийм хуурамч мэтийн ийм янз бүрийн бичиг баримтнаас хэдүүлээ маш их болгоомжлох нь зүйтэй байна. Ойлгож байна. Амьдралын төлөө, за нэг амьдралын төлөө 5-10 цаас илүү цалин авахын төлөө. Гэхдээ тэрийг битээ тийм ловрын аргаар битээ хийлдэ. Тий. Ер нь яагаад одоо жолооны дээр ярьж хахад Монголдо тэр англиудад даруулчаад Чехэд очоод за тэр яг нь тэр Европод нэг машин бариад явах тэр нэг тусгай зөвшөөрлийн нэмж авна. Тий. Тэрнээс биш үнэлэхийн одоо тэр английн бол одоо Монголдо хийчихэд очоод тэр тэргүй үнэлэх сольж байгаа шүү дээ. Тэгээд ч ер нь том тэрэгтэй л бол нэг оцоож аваасан тийм их цалин аавна гэдэг бол бас л эндүрэн шүү дээ. Хүн болгон чаддаггүй л байхгүй юу? Үнэхээр чамбай, тооцоотой, маш анхааралтай, маш их цэгцтэй одоо сахилга баттай тэр залуучууд маань хийж чадж байгаа болохоос тэр дорж чадж байгаа юм чи би чадна гээл ингээл асганаад л тэгэл нэг гүгээд олныг дагаад шуураад байх бас буруу шүү. Бас тийм хамаагүй. Тийм амар асуудал биш шүү. Даа ялангуяа та том тэрэг Монголд ч байж үзээгүй гэж Европт очоод том тэрэг барина гэвэл бас л асуудал маш их торгуулд ордог. Тэгэл хамаг цалин том машины тэрэг бариад хамаг цалингаа торгуулд өгөөд ингээл дуусаад идэв багчлаа. Сонсоод л хахад ер нь ойлгохтой юм сонсохгүй шүү дээ. Ганц хоёрхан нэг чамбаанууд нь л яг нэг 60-70-ыг бол авдаг юм шиг байна. За тэгэл тэдрийгээ дуурайгаал болон бүтнэгээл явцдаг. Тэрэнд орол үйлдвэртэй айтайхан өөр ер нь чаддаг юм аа л хийжсэн тэр шүү дээ. Суралцах хэрэгтэй шүү дээ. Эхлээд жижиг тэргээрээ жоохон дайнацаар одоо энэ хурдны замуудаар жоохон явж идэр туршиж зам дөрөн мөрмөн юу байдгийг тэгэхэд чинь юугаач мэдгүй шууд Монголоос очиад тэр том тэрэг барина гэж ингээл ямар их бүх зөрөгтэй монголчууд бас их зөрөгтэй юм аа.
Ер нь Европч юм бол хуультай орн шүү гэдгийг л та хэд дахин хэлээд байгаа. Тий. За тэгээд ялангуяа энэ зүс мэдхгүй өөр орны хүмүүст янз бүрийн их мөнгө өгч визэ даруулна, тэр байрны бичиг хийлгэн, гэр бүлийн баталгаагаа янзлуулна гэдэрсэн тийм хуурамч бичиг баримт чи өнөөдөр визэ даруулсан ч гэсэн хүчингүй болно шүү. Татврын зөрүүн дээр хүртэл бас асуудал гараад буруу зөрөө бодсныгаа батлуулаад баахан мөнгө авчдаг. Дараа нь тэгээд жил болохгүй тэр мөнгөний буцаах шийдвэр гараад л ирдэг шүү. Нягталдаг байхгүй. Ямарваа нэг албан газрыг араас нь шалгах гэдэг асуудал бол Европод аюулгүй өндөр байдаг шүү. Өнөөдөр татврын алба окей. Чамд ингээ 10 мянган цаас өглөө гэж шийдвэр гараад чиний дансар пак гэж орчдөг. Энэ бол хэцүү шийдвэр биш. Араас нь дахиад шалгаж л байдаг байхгүй. За энэ удаа иймэрхүү жоохон таагүй боловч та хэд маань заавал мэдж байх ёстой мэдээллийг би та хэдтэй бас өгсөн зөв юм болов уу гэж боллоо. За тэгээд мессеж авсан биз? Ялангуяа Чехэд амьдардаг улсууд Чехэд амьдардаг гэдээ баахан байрны бичиг худалдаж авдаг шүү манайх. Энэ бол хууль бас хууль бичигдээгүй хууль шүү. Тэг Чехийнхаа визтэй байхын тулд гэтэл одоо энэ байрны эзэдүүдийг шүүсэн шахчих шүү яг үнэндээ хэлэхэд. Амьдардаг юм бол яагаад бүртгээд байгаа юм бэ? Шууд хасалтын газар дээр нь хийлгэжсэн гэж тэр 35 байрны эзнийг дүрслэгч нарыг танай байранд ажилтгуулах эдгээр тэгээ зохимжийн хариуцлага бас л хүлээлгэж байгаа байх айгүй бол. Амьдралгүй хүнд яагаад байрны бичиг гаргаж өгч байгаа юм? Гэсэн асуулт гарна шүү дээ. За та хэдтэй тэгээд дараагийн лайв хүртэл амжилт хүсье. Тэгээд комент хэсэгт бусаддаа бас анхааруулсан бас энэ чинь тэгдгийм байлээ шүү, ингэдгийм байлээ шүү гэдээ бас ганц хоёр зөвлөгөө ганцаараа би яриад баймиргүй шүү. Та хэд маань бас өөрийнхөө бодол санааг бас хуваалцж байвал эгчийнх нь бас лайвыг бас баггүй хүмүүс үзэж байна. Тийм болохоор та хэд маань бас санаа оноо байвал доор бичиж байвал баярлалаа шүү гэж хэлье. За тэгээд хамтдаа байгаа та нартай баярлалаа. Дараагийн лайв хүртэл баяртай.